Санаа хэлхэн мөндөд үзэгчтэй. Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлийн 3 дугаар нэвтрүүлэгт хэвлэн явуулдаг уралдаанд тань мэдхүүн Дунгаан нэвтрүүлгийн ээлжид дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлч Осол сэтгүүлчийн 4-р анги мөн сэтгүүлчийн 4-р ангийн оюутнууд оролцож байна. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Хэрхэн мөндөд үзэгч таачсан манай оролцогчтой хамт уран ухаанаас авч төрөлх хэлнийхээ мэдлэгийг шариарай. За ингээд оролцогчтой танилцуулъя. Миний баруун гартал Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн орчуулагч сэтгүүлчийн 4-р ангийн оюутнуудын оюун түлхүүр баг байна. Очролын удвал Баахрын Сэрэн Янжив Тэгсчавын Саран За миний зүүн гартал Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлчийн 4-р ангийн оюутнуудын Хүмүүн ухаан баг. За багийн гишүүд Эрдэнэ ухта оюун цэцэг. Батбаастрын энх цэцэг. Бовдын мөнх цай. Ингээд хоёр багтаа амжилт хүсье. Яг манай тэмцээн гэлээ. Эцгийн өмнө таамт би дүрм танилцуулсан. Нэгдүгээр дүрм. Маргалдан мэдгэгч байх явцдаа эсвэл асуултанд хариулж байх үедээ надад үг хэрэглэв. Хэрвээ хэрэглэсэн тохиолдолд багийн онооноос хасагдана. Хоёрдугаар дүрм. Монгол хэлний зүй тогтол хуулийн дагуу ярьж хэлэлцэнэ. Гуравдугаар дүрм. Стратеги баримтсан баг бүр сөүлжин асуултанд түрүүлж хариулах байх. Ингээд өнөөдөр тэмцээнээ хийя. Манай нэгдүгээр үеийн тэмцээн Монгол хэлний авралдаан байгаа. Өөрөөр хэлбэл тогтоонд байгаа эхийг та нар монгол хэлэд буулгана. Тэгээд монгол хэлэд буулгаад зөв сайхан бичих ёстой. Хоёрдугаар энэ үгийг монгол хэлэд буулгасан үгийнхээ ойролцоо утгатай зүйрцсэн үгийг бас нэг хэлэх ёстой. Асуулт боломжтой. Эхлээд монгол хэлээр буулгаж хичээд дараа нь тэр үгээ монгол хэлний зүйрцсэн ойролцоотойг олж хэлнэ. Асуулт боломжтой болох учраас баг бүрээс нэг хүндэтгэж доктор болоно. За, бодох хугацаа 1 минут. За ингээд хугацаа дуусч байна. Багууд хэсүүгээ нашаар болно. За танаас. Манай багийн баг хэлсэн даатгар утгад Шекспирийн хэлсэн үг баг тусмаа жинтэй байдаг гэдгийг үгийг монгол хэлээр болгосон. Тэгээд бодсон байсан.
үгэ бага тусама жинтэй байдаг. Энэ юу гэж байна? Жин гэж байна. Тэй байдаг. Ерөнхийдөө бол нууруу гарсан байна. Тийм ээ. Гол санаа гарсан. Заалтаа байх шүү дээ. Энэ талтай байна уу? Жинтэй байдаг. Энэ жин гэж уншихдаггүй байгаас нэг. Энэ талтай байна. Жин. Тийм ээ. Тэш бэцаа. Өнгөрсөн барааны нуцсан мөрөхгүй шүү. Үг баг тусам гэдэг үг ингэж хэлдэг. Тусам гэж байна. Өөрөөр энэ байхгүй энэ тусам баг. За энд бас нэг авчих тийм ээ. За жин тэй. За хоёр алдаа тавьчихлаа. За одоо танах энэ Шекспирийн ер нь гоё үг шүү дээ. Амт нэг юм. Одоо энэтэй ойролцоогдсон Монгол ямар үг вэ? Үг баг тусмаа жинтэй шүү дээ. Үгээр хүнийг үгээр хүнийг аач жодно, амьдруулч жодно гэдэг бол танаа хамгийн ойролцоо ойлтор гэж хэлж байгаа юм шиг тийм ээ. За. Өөр хөлбөр байна уу? Баха. За, тэгэхээр энэ бол 2 оноо найдал. Танах бол Монгол хэлээр бол 2 оноо. 2 алдаа гаргасан байгаа. Хоёрдугаар ойролцоогтой хэлсэн. Бас л төгөжчихсэнгүү. Өөрөөр үг баг тусмаа жинтэй гэсэн санааг илэрхийлээд шүү дээ. Тэгэхээр нэг үгээр амьдрууч жодно, алч жодно болно гэсэн утга бол нэгэн холбон л таа. Тэгэхээр хамгийн ойролцоогтой үг бол танаа чинь хэлж ямар үг гэж бод. Тэгээ үг нь баг тусмаа жинтэй. Монголчууд дандаа гоё үг шүү дээ. Ямар үг? Үдштэй хэлэхөө. Хамгийн онцтой ойролцоогтой ямар үг байж болох вэ? За үдштэй сонсож байгаа юм байна. Тэгэхээр олон үг юу гэдэг вэ? Цөөн үг юу гэдэг вэ? Уус бишээ. Олон үг үлэг, цөөн үг билэг гэдэг шүү дээ, тийм ээ. Тэр бол хамгийн энэ саний Шекспирийн хэлсэн үгтэй ойр байх хамгийн оновчтой хувь байдаг. За ингээд танаа багт 2 оноо өгчтэй. Танаа багт 1 оноо юу? За одоо Хүмүүн хам багийн хариулт өгсөн. Хэлсэн үг нь бол би хэлсэн үгнийхээ бод хэлээгүй үгнийхээ эзэн гэсэн утгатай үрсэн. Тэгэхээр бидний хөрүүлсэн бол юм байна. Хэлэгсэн үгээ үн ийн бо хэлийгээгүй буй гэж юм байна. Хэлийгээ буй үгээ үн ийн эзэн нэн гэсэн байна. За, алдаа багш гэн тийм ээ. Алдаа багш байна. Миний мэдж байгаа бол хэлэгсэн гэж болж байна. Үг гэхийн энд бол юу багш? Энэ талтай байна тийм ээ. За, өөрөөр хэлбэл төгссөн үгэнд бол уун дотор чадахгүй шүү дээ. Юу багш? Шир ийм юм. Тэр их байна. За дараа нь багууд гэдэг үү? Багууд ахтай алдаа байна. Энэ үгэн дээр алдаа байна. Хэлэггээдүү байж болно тийм ээ. Хэлэггээгүй байж болно тийм ээ. Хэлээгүй үгийн ханш тийм ээ. Наач алдаа байна. Хэлэггээ хэди энэ нэг дэхгүй.